Сайн байцгаана уу, та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За хэвлэл мэдээллийн суурь боловсролын цуврал хичээлийн маань энэ удаагийн хичээл нь нийгмийн мэдээллийн сүлжээнд мэдээлэл түгээхэд юун дээр анхаарах вэ гэдэг хичээлийг ороход бэлэн болоод байна. За тэгэхээр хичээлийнхээ агуулгатай юуны өмнө танилцъя. За хичээлийн зорилго яг ямар зорилготой юм гэдэг зорилгоо танилцуулна. За тэгээд нийгмийн мэдээллийн сүлжээний тухай бас ойлголт мэдээлэл өгөхөөр ярилцах байгаа. За тэгээд нийгмийн мэдээллийн сүлжээнд мэдээлэл түгээхэд анхаарах зүйл юу байгаа юм? Тэгээд дүгнэлт гэсэн ийм агуулгаар өнөөдрийн хичээлийг бэлтгэлээ. За хичээлийн маань зорилго болохоор хувь хүн бүр нийгмийн мэдээллийн сүлжээг хэрэглэхдээ хариуцлагатайгаар хандах, за мэдээлэл солилцох ухамсарыг бий болгох, за тэгээд аюулгүй байдлаа хамгаалах, захим халдлага дарамтаас хамгаалж өөрийн гэсэн нууцлыг бий болгох чадварыг эзэмшүүлж туршлах хуваалцах ийм зорилготой хичээл байгаа. За хичээлээ эхлэхийн өмнө юун төрөнд хэвлэлийн үрэлэнгээс хийсэн үзэгчдийн хэрэглэгчдийн яг хэвлэл мэдээллийн хэрэглэний тухай судалгаанаас зарим тав баримтыг мэдээллийг бас дурдъя. За энэ дээр мэдээллийн хэрэгслийн хэрэглээ гээд 18-аас 40 насны залуучуудаас авсан судалгаан дээр яг залуучуудын мэдээллийн хэрэгслийн хэрэглээ нь ямар байгаа юм бэ гэдэг дээр энэ графикийг харуулж байна. За эндээс харахад бол интернет бол 93% нь бол интернетээс гэвээс бол өдөр болгон мэдээлэл авдаг. За зурагтыг ойролцоогоо нэг 2 хүн тутмын нэг буюу 51% нь бол зурагтыг ашигладаг. За тэгээд яг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сэтгүүл, сонин, радиог бол бараг нэг 2-оос 7% л өдөр болгон үзэж байгаа гэсэн ийм үр дүн байна. За тэгвэл 7 хоног тутам бол телевизийг хэрэглэх байдал 37%-тэй. За радио сонсох нь бол 23%, сонин бол 18%, сэтгүүлэг бол 12%-тэй гэх мэтлэн. За ер нь бол нөгөө эндээс харахад өдөр болгон хэрэгжилж байгаа. За тэгээ мэдээллийн хэрэгслийн гол хэрэглээ бол интернет байна гэдэг. Залуучуудын хэрэглээ бол интернет байна. За өмнөх мэдээллийн хэрэгслийн хэрэглэх байдлыг бол байршлаар нь авч үзэх юм бол Улаанбаатар хот болон орон нутагт ямар байгаа юм бэ гэдгийг байршлаар нь авч үзэх юм бол телевизийн хувьд бол өдөр болгон үздэг нь бол Улаанбаатар хотод 44%, за орон нутагт бол 59%, телевиз үзэлт нь бол орон нутагт арай их хувьтай байна тий 15% их. Харин интернет ашиглах нь бол Улаанбаатар хотод их 98%тай. За эсвэргээрээ орон нутагт бол 88%тай буюу Улаанбаатар хот нь хотын хэрэглэгчид бол хөдөө орон нутгийн хэрэглэгчдээс бол 10%-аар их байна. За ерөнхийдөө нь бол ингээд харахад бол интернет хэрэглэгчд бол Улаанбаатар хот дотор тэр орон нутагт тэр бол харьцангуй их байна гэдэг нь бол харагдаж байна. 88-аас 98% тий. За Монгол улсад бол нийт интернет хэрэглэгчдийн тоо бол харилцаа холбооны зохицуулах хорны гаргасан хамгийн үеийн сүүлийн үеийн тоогоор бол 2.9 сая хүмүүс бол интернет ашиглаж байгаа. За энэ нь бол 18-аас 60 насны хүмүүс бол интернетийг бол маш идэвхтэй ашиглаж байна гэдэг ийм тоо баримтыг бол гаргаж байгаа. За тэгвэл интернетийг ашиглаж байна. За интернет ашиглаад юу хийдэг вэ гэдэг дээр энэ дээр графикийг харуулж байна. За цаг тутамд интернет ашиглаад юу хийдгийг, за өдөрт хэд удаа буюу юунд тэр хийдэг үйлдэл нь те 4-5 удаа, за тэгээд 7 хоногт 2-3 удаа гэдэг байдлаар бол үр дүнгээ хэмжсэн. За ингээд нийгмийн мэдээллийн сүлжээг ашигладаг нь бол өдөрт цаг тутам бол 65% нь бол нийгмийн мэдээллийн сүлжээг ашигладаг байна. За тэгээд найз гэр бүлтэйгээ чатлах нь бол 45%. За дэлхийд дахинд болон өөрийн оронд болж байгаа цаг үеийн үйл явдлын мэдээлэл авах нь бол 20% гих мэтлэнтэй. За магадгүй нөгөө сонирхол хоббигоороо мэдээлэл авах нь 14%. За ажлын шаардлагаар буюу имэйл ашиглах, имэйлээр шалгах, бичих гих мэтлэнгээр бол 16%, гих мэтлэнгээр ингэж интернетийг бол өдөр болгон ашигладаг. За байдал нь юм байна. Нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглах нь бол хамгийн их хувьтай байгаа нь бол эндээс харагдаж байна. За тэгээд дараад нь бол найз нөхөд гэр бүлтэйгээ чадалдаг байна. За ийм үзүүлэлт гарсан байна. За тэгвэл нийгмийн интернетээс мэдээлэл авдаг. За даа ялангуяа нийгмийн мэдээллийн сүлжээг ашигладаг байна. За нийгмийн мэдээллийн сүлжээнд хийдэг хамгийн дуртай үйлдэлүүд нь юу юм бэ гэдэг дээр судалгаанд оролцогчдыг хүйсийн байдлаар нь бол харьцуулж харуулж байна. За ингээд бол чатлах нь нэг
77-аас 81% нь бол чадалдаг. За чадар магадгүй төрсөн харж ярьдаг нь бол 58-аас 63%. За тэгээд нийгмийн мэдээллийн сүлжээнд одоо ямар нэгэн байдлаар идэвхтэй оролцоо бүрдүүлдэг нь бол постууд дээр сэтгэл бичдэг юм уу, постууд дээр лайк, эможи дарах гэх мэтлэн энэ нь бол нэг 38-аас 51% байх нь. За эмэгтэйчүүд харьцангуйгаар лайк дардаг, эможи дарах ийм үйлдэлүүдийг бол эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү хийж байна. За янз бүрийн мэдээллийг бас цааш нь түгээдэг, шеэр хийдэг бол 39-өөс 43%. За хүйсээр нь авч үзэх юм бол эмэгтэйчүүд бас арай илүү 4% илүүтэйгээр бол мэдээллийг цааш нь түгээдэг байх нь. За тэгээд юм бичих, зураг, видео постлох нь бол мөн 32-оос 34 байна. Тэгээ хүйсээр нь харьцуулахад бол ер нь нийгмийн мэдээллийн сүлжээнд идэвхтэй оролцогчд бол эмэгтэйчүүд байна. Эмэгтэй залуучууд байна тий. За тэгвэл нийгмийн мэдээллийн сүлжээ гэж яг юу хэлж байгаа юм бэ гэвэл олон нийтийн дунд мэдээллийг бий болгох, түгээх, за тэгээд мэдээллийг олж авах, солилцох, сурталчлан таниулах, за тэгээ сэтгэл байд юм уу санаа бодлоо илэрхийлэх боломж бүхий юм виртуал харилцааны хэрэгслийг бол нийгмийн мэдээллийн сүлжээ гэж ерөнхийдөө тодорхойлж байгаа. За нийгмийн мэдээллийн сүлжээний дотор одоо бидний өргөн ашигладаг Facebook, Twitter, за хуучин Twitter одоо X-тэй. За тэгээд LinkedIn, за Instagram, TikTok гэх мэтлэн WeChat гэдэг юм уу тий улс орон болгонд өөр идэвхтэйгээр ашиглаж байгаа энэ нийгмийн мэдээллийн сүлжээний платформуд багтахаас гадна бид нэр хоорондоо мэдээлэл одоо хуваалцдаг, файл бие биендээ шеэрлдэг ч гэдэг юм ийм програмуудыг бас оруулж үздэг. Одоо жишээлх юм бол WeTransparent гэдэг ч юм уу тий гих мэтлэн файл хадгалдаг, файл хуваалцдаг, Snapchat тий гих мэтлэн. За мөн банкны аппликейшнууд бас нийгмийн мэдээллийн сүлжээнд гэдэгт ордог. Банкны аппликейшнийг ашиглаж байгаа. Ер нь бол яг өргөн хүрээнд ашиглаж байгаа энэ аппликейшнуудыг бол нийгмийн мэдээллийн сүлжээний аппликейшнуудыг бол нийгмийн дурдж болно. За нийгмийн мэдээллийн сүлжээг бид нар бол өдөр тутамдаа маш идэвхтэйгээр ашиглаж байна. За энийг ашиглахын бас давуу тал мөн бас сөрөг тал гэж байгаа. За давуу тал нь тэгвэл хэд хэдэн давуу тал юу байж болох юм бэ гэдэг дээр ярилцъя. За нийгмийн мэдээллийн сүлжээний давуу тал буюу эерэг талууд гэх юм бол ашиглагын хялбар ихэвчлэн үн төлбөргүй байдгаараа бол онцлогтой. Дээрээс нь амар хялбар. За мөн хэрэглэгчид одоо хувийн профайлаа үүсгэх, контент байршуулах болон бусад хэрэглэгчтэй харилцахад бол ямар нэгэн нэмэлт чадвар шаардахгүйгээр одоо програм зохиох ч гэдэг юм уу тийм нэмэлт чадвар шаардахгүйгээр шууд харилцдаг учраас маш давуу талтай байдаг. За хэрэглэгчд хоорондоо одоо холбоотой байх гэдэг юм уу тий. За өөртөө ижил сонирхолтой бусад хэрэглэгчдийг хайж олоход бол амархан. Энэ нь бол орон зай, цаг хугацаа үл харгалзсан. Хаанаас ч бид нэр одоо хоорондоо мэдээлэл солилцох. За тэгээд ижил сонирхолтой хүмүүс хоорондоо нэгдээд групп байгуулах ч гэдэг юм уу тий. Орон зай, цаг хугацааг үл харгалзсан холбогдож байгаагаар бол давуу талтай байгаа. За мөн арчлсан дуу хоолойг бас илэрхийлж байгаа. Нэгүрээ давуу талтай. За заавал сэтгүүлч гэдэг юм уу те заавал тийм хүн байхгүйгээр энгийн хүмүүс ч гэсэн үзэл бодол дуу хоолойгоо бол нээлттэй илэрхийлэх юм боломжийг бол нийгмийн мэдээллийн сүлжээ олгож байгаа. Энэ бол маш давуу талтай байгаа. За дээрэс нь цаг хугацаа хөрөнгө мөнгө санхүү хэмнэх бас боломжтой байгаа. Одоо хүссэн мэдээлэл бид нэр цаг хугацаа ашиглаад богинохон хугацаанд бол авч болж байна. Дээрээс нь зарим нийгмийн мэдээллийн сүлжээн дээр одоо хөрөнгө мөнгө санхүү хэмнэх боломжтойгоор одоо ийш тийшээ явах байт юм уу те ийм зүйлүүдийг бол хэмнээд ажлаа түргэн амжуулж байгаа ийм боломж болцог бий болгож байгаа. За мөн аливаа мэдээллийг бол цаг алдлахгүйгээр авч тэгээд шин санаа байт юм уу те шин өөр боломжуудыг бас нээж авах ийм боломжтой байгаагаараа давуу талтай. За тэгээд бас нэг зүйл нь бол амьдралын одоо дурсамжаа хадгалах, эргэн санах юм боломжийг бас нийгмийн мэдээллийн сүлжээ олгож байгаа тий. Одоо жишээлбэл хүн одоо өдөр тутмын амьдралдаа яарад одоо жишээлбэл тодорхой цаг хугацааны зүйлүүдийг бол эргэн санах, ярилцах юм боломжгүй байхад нийгмийн мэдээллийн сүлжээ та одоо жилийн өмнө, 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө тэгээд явж исэн байх шүү, ийм ажил амжуулж исэн байна гэдгийг бас эргэн санах дурсамжаа бас
постууд, зургнууд зүйлээрээ бас хадгалж үлдэх. За тэр үед би нэг тийм сургалтанд суужсэн магадгүй тэр үеийнхээ зургийг хайг энэ төр гэхэд бол нийгмийн мэдээллийн сүлжээнээс хайгаад олох архив үүсгэж болж байгаа ийм бол давуу талуудтай. За ийм давуу талуудтай байхын хажуугаар бас нийгмийн мэдээллийн сүлжээ мэдээж сул тал эрсдлийг бас дагаад бий болгож байгаа. За жишээлх юм бол хувийн мэдээлэл алдах ийм эрсдэл бол байж байгаа. За өөрийнхөө хувийн мэдээллийг бол нийгмийн мэдээллийн сүлжээнд нэлээх оруулахсаас болоод өөрийн хувийн мэдээллээ алдж байгаа ийм зүйлүүд бол их тохиолдож байгаа. За мөн зарим мэдээлэл нь олон нийтийг талцуулах байдал үүсгэх, буруу ойлголт үүсгээд олон нийтийн санаа бодлыг буруу тийш нь хөтлөх, тэгээд талцуулж байгаа ийм байдал үүсгэж байгаа ийм сул эрсдэлтэй. За мөн худал мэдээлэлд итгэх, за магадгүй тэр итгэсэн мэдээллээ бас цааш нь түгээх ийм хандлага бас сул талтай. Тэгэхээр энэ бол нийгмийг бас талцуулах, олон нийтийг бас талцуулах ийм зүйлд бол уриалга. За мөн сүүлийн үед нийгмийн мэдээллийн сүлжээнд бол оюуны өмчт халдах байдал бас их түгээмэл болсон. Оюуны өмчт ямар нэгэн байдлаар халдаж оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлийг цааш нь түгээх байт юм уу. За тухайн хүний бичсэн нийтлсэн номын хэсгээс нь шууд бичих, хэсэгчилж авч бичих гэх мэтлэн ер нь бол оюуны өмчт халдах байдал нийгмийн мэдээллийн сүлжээ дээр бол түгээмэл байгаад байгаа. Нийгэм оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлүүдийг ч гэсэн нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглаад хурдан түргэн бие биендээ түгээх, групп чатуудад тийм группээр оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлүүдийг түгээдэг гих мэтлэн ийм зүйлүүд байгаа. За мөн насны хязгаартай хориотой бичлэгүүдийг бол хүүхдүүд үзэх эрсдэл бол нийгмийн мэдээллийн сүлжээн дээр байгаа. За тэгээд цаашлаад гэмт хэрэг уруу таталтанд өртөх. За тэгээд цахим гадуурхалтанд бас өртөж сэтгэл зүйн дарамт гэдэг юм уу тийм зүйлд учрах ийм зүйл бол нийгмийн мэдээллийн сүлжээний сул тал эрсдэл бол ийм зүйлүүд байгаа даа. За тэгэхээр энэ хичээлийн дүгнэлт болгоод хэлэхэд альва бид нар нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглахдаа сайн талыг нь бодохоос гадна бас сул эрсдэлтэй талыг нь бодож бол мэдээлэлээ түгэх зайлшгүй шаардлагатай. За дүгнэлт болгоод хэлэхэд өөрийн хувийн мэдээллийг нийгмийн мэдээллийн сүлжээнд оруулах, онлайн пост байршуулахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Та хувийн мэдээллээ хэтэрхий их дийлгэж гин үү? За тэгээд жишээлбэл энэ тэнд явж гин гэж постлж байгаа нь магадгүй гэр бүл үр хүүхэд хамт яваа хүмүүсээ бас эрсдэлд оруулж ийн өндөр гэдэг дээр болгоомжтой байх хэрэгтэй. За тэгээд аливаа мэдээллийг бол шүүн тунгаах байр сууриас хандаж түгээх хэрэгтэй. За тэгээд мэдээллийг шалгах хуваалцах мэдээлэл бас хуваалцахгүй юу гэдгээ бас бодох хэрэгтэй. Энэ нь бол юу гэдэг юм хувь хүний нууцыг хамгаалсан мэдээлэл, задруулсан мэдээлэл байна уу? За дээрэс нь бас нөгөө үнэн байна уу, зөв байна уу гэдэг юм уу худал мэдээлэл байх вэ гэдэг ч юм уу гих мэтлэнгээр бол аливаа мэдээлэлээ бол хуваалцахдаа бас бодох хэрэгтэй. За тэгээд хүчтэй нууц үг зохиож хэрэглэх. Тэгээд мэдээж давхар хамгаалтыг бас нийгмийн мэдээллийн сүлжээнд идэвхжүүлэх хэрэгтэй. Нууц үгээ бид нар алдах эрсдэл, нууц үгээ алдснаас болж бас хохирж байгаа юм хүмүүс байгаа учраас нийгмийн мэдээллийн сүлжээг ямар ч нийгмийн мэдээллийн сүлжээ ашиглаж исэн нууц үгээ алдахгүй байх. Тэгээд магадгүй нөгөө та нууц үгийг чинь хүн халдчихжээ шүү гэдэг тийм давхар хамгаалтыг бол мэйл дээрээ юм утсан дээрээ бол идэвхжүүлэх тэрийг бол анхаарах хэрэгтэй. За тэгээд хүний эрхийг хүндэтгэх хариуцлагатай ёс зүйтэй байх хэрэгтэй. Нийгмийн мэдээллийн сүлжээнд бол аливаа мэдээллийг түгээхтэй хүний эрхийг зөрчсөн байх уу, дээрэс нь ёс зүй бас баримталж чадж гэнэ үгүй юу гэдгийг анхаарч анзаарч үзэх хэрэгтэй. За тэгээд магадгүй ямар нэгэн байдлаар бас нийгмийн мэдээллийн сүлжээн дээр дайралтанд өртсөн болвол баримтжуул тэгээд цаашд холбогдох газарт нь бол мэдээлэх хэрэгтэй гэдэг энэ зүйлүүдийг бол санал болгож байна. За ингээд анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа.